Монголчууд бид хүчтэй газар хөдлөлт, далайн хар шуурга, цунами зэрэг байгалийн онц аюултай эдгээр үзэгдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байснаас бус нүүр тулж үзээгүй. Иймдээч байгалийн гинтийн аюулт үзэгдэл үүссэн нөхцөлд хувь хүн, иргэд, айлурх, албан байгууллагаараа хэрхэн яаж ажиллах, ямар нөхцөл байдалд шилжих тухай ойлголтгүй байдаг гэж хэлэхэд хэлсдэггүй болов. Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөө орон нутаг, зарим нэг аймгийн төв, сумдуудад идэвхгүй гадлуулын чичиргээ, за мөн газар хөдлөлтийн их бага баалын хэмжээтэй хөдлөлтүүд мэдрэгдэх болсон. За иймд үүсэж болох ямар ч нөхцөл байдалд мэргэжлийн байгууллага болон хувь хүмүүс хамтран ажиллаж хохирол амсалгүй гарах нь чухал юм а. Энэ сэдвийн хүрээнд Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах сэдэвт туршлага солилцох уулзалт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. За энэ жилийн юу бол Монголд анх удаага 21 аймаг 9 дүүрэгтэй энийг бол газар хөдлөлийн гамшигаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх, иргэдийг дайчлах, нөвлөгийн шилжүүлэх гэсэн ийм засгийн газрын 339, 340-р тогтоолыг хэрэгжүүлэх энэ одоо хүрээнд явагдаж байгаа онцлогтой. Урд нь бол бид ингээд хэсэгчилсэн нэг аль нэг байгууллагын дээр командчтай болон дадлага сургууль ихт бол ерөөсөө яг засгийн газраас барьсан бүрэн тогтоол байхгүй. Зөвхөн яг ганцхан хөдлийн байгууллагын гаргасан төлөвлөгөө, гамшигаас хамгаалах төлөвлөгөөр явуулдаг гэсэн. Монгол улс Япон улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн он арга хэмжээний хүрээнд онцгой адил ерөнхий газраас энэхүү сургалтыг санаачлан зохион байгуулж байгаа юм а. 1994 онд Японы Кобед газар хөдлөлсөний дараа Монгол улсын засгийн газраас үзүүлсэн хүмүүнлэгийн ачаа бүхий нисэх онгоц хамгийн түрүүнд Осакагийн нисэх буудалд бууж байжээ. Тиймд тус улсаас манай улстай энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлж байсан юм. За үйл ажиллагааны хүрээнд иргэд олон нийт болон мэргэжлийн байгууллагуудыг хамарсан нэгдсэн үзүүлэх сургалт 22-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Энэ үеэр гинтийн гамшигын ослын дохиог нийтэд өгч нөхцөл байдалд хэрхэн ажиллахыг шалгах юм а. Ер нь бол одоо үндсэндээ бол ингэж ойлгож болно л да. Энэ сирен тохиол элдв одоо тохиоллын хэрэгслүүд ингэ дуграад ирэхлээр манай хүмүүс аль болохоор гар утсаа хасаагаад телевиз мэдээллийн хэрэгслүүдийг FM хараад байгаа хасаагаад ингээд сонсож байгаа хэвээр. Тэгээд дараа нөгөө босод одоо тийм гамшиг боллоо, ийм үйл ажиллагаа явуулаа, дараагийн шатны үйл ажиллагаанд бид нар мэдээллийн хэрэгслүүдээр хүрэх хэвээр. Сирен тохиол гэдэг нь ерөөсөө тэр хүмүүсийг одоо юу болж байна, ямар нэгэн байдлаар гамшиг бий боллоо гэдгийг анхны одоо мэдээлэл хүргэх хэвээр. За манай улсын хэмжээнд мэргэжлийн байгууллагын хамтарсан шалгалтаар 242 сургууль, 251 цэцэрлэг, 161 эмнэлэг, нийтийн орон сууцны 260 гаруй барилга байгууламж, газар хөдлөлтийн арга хэмжээ авагдаагүй баригдсан нь тогтоогджээ. Үүнээс нэн даруй буулгах шаардлагатай 17 байгууламж, дахин төлөвлөлтөнд оруулах 25 орон сууцны барилга байгаа юм а. Иймд газар хөдлөлтийн ямар нэг нөхцөл байдалд баталгаагүй баригдсан байгууламжинд гамшигын үед ажиллах мэдээлэлгүй иргэд суурьшиж байна гэж хэлэхэд болох юм. За иймд хувь хүн энэ талаар мэдээлэлтэй байж үүсэж болзошгүй нөхцөл байдалд цаг алдалгүй ажиллах чадвартай байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас сануулж байсан. Дээрх арга хэмжээнээс гадна Япон улсын засгийн газраас Монгол улсын газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах чадварыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшигын эрсдлээс хамгаалах чадварыг бэхжүүлэх гэсэн томоохон төслийг хэрэгжүүлж эхэлжээ.